120 настай хараагдсан алуурчин хүүхэлтэй. Усан цэргийн хувцас өмсөж гартаа чихмэл тэврэн том шилэн хоргонд үзмэр болон сууж байдаг нэгэн хүүхэлтэйг сүнстэй хараагдсан гэдэг. Домогт өгүүлснээр тэр хүүхэлтэй юмыг байрнаас нь хөдөлгөх, нүүрний хувирлаа өөрчлөх, дуу гаргах, инээх зэрэг юр бусын чадвартай бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлээгүй хүн осолд орох, гэмтэх, ажилгүй болох, гэр бүлээсээ салах зэрэг золгүй зүйлтэй тулгардаг. 1890-ад оны сүүлчээр Томас Оттогийн гэр бүлийнхэн Флоридад сууршихаар шилжин ирээд том байшин худалдан авчээ. Удалгүй 1900 оны 10 дугаар сард тэд Жейн хэмээх хүүтэй олжээ. Хүүн үргэлжил хүүхэлдэйтэй болохыг хүсдэг байлаа. Гэсэн хэдий ч эцэг эх нь хүүдээ хүүхэлдэй авч өгөх завгүй ажилдаг байв. Тэр үед хүүхэлдэй ч ховор байж. 1904 онд Оттогийн аав Герман руу аялж байхдаа ач хүүдээ төрсөн өдрийн бэлэг болгон Германы Стеф үйлдвэрийн хүүхэлдэйг өгсөн гэдэгч үнэн дээр Жейнийг асархаар хөслөгдсөн гэрийн үйлчлэгч эмэгтэй хүүдэн зориулан чихмэл тоглоом хийж өгчээ. Тэр нь 3 фут өндөр, товчин нүдтэй, хүнийг шиг үстэй яг л амьд мэт хүүхэлтэй байв. Хүүтэйгээ аз жаргалтай амьдардагч Оттогийн гэр бүлийнхэн зарцуулчлагчтэйгээ тийм ч сайхан харилцдаггүй, үргэлжил загнадаг, дарамталдаг, зарцнаар нь ч тэднийг удаан тогтдоггүй байлаа. Нэгэн өдөр хадагтай Отто гэрийн үйлчлэгчээ мөн л багахан алдаа гаргасныхын төлөө гэрээсээ хөөжээ. Үүнд нь үйлчлэгч эмэгтэй өс санаж явхдаа хүүд нь хийж өгсөн чихмэл хүүхэлдээнд буудуу маягийн хар домын хараал хийгээд орхин оджээ. Жейн хүү тухайн үед өөрийн гэр бүлийн аваг болох Роберт авгаар хүүхэлтэйгээ нэрлээд өөрийнхөө хувцсыг түүнд байнга өмсөгдөг болов. Роберт хүүхэлдээ ч түүний хамгийн хайртай тоглоом буюу дотны найз нь болж тэрнийг дэлгүүр хэсгээс ахуулаад хоол идэхдээ унтахтаа гэх мэтээр хаанч байсан цуг дагуулж явдаг болжээ. Удалгүй энэ харилцаа нэг л таагүй болж эхлэв. Жейн хүүгийн тоглоомнууд гэрийн гаднаас олддог болов. Хачирхалтай нь тэднийг олох үед бүгд л эвдэрсэн, хагарсан, сэглэгдсэн байдаг байлаа. Иймэрхүү сонин зүйлсүүд болох бүрд Жейн үүнийг Роберт хийсэн гэж хэлдэг байсан ч хүү дандаа л шийтгүүлдэг байв. Жейн хүү өрөөндөө тоглож байхдаа хүүхэлдэйтэйгээ хачин жигтэй зүйлүүдийн тухай ярьж байгаа нь байнга л сонсогддог байлаа. Эцэст нь хүүгийн эцэг эх өрөөнөөс хүүгээс нь гадна өөр хүний дуу гарч байхыг сонссон ч тухайн үедээ тоогоогүй өнгөрөөсөн гэдэг. Учир нь хоёр хүний хоолой сонсогдох бүрт эцэг эх нь хүүгийнхээ өрөөнд орж үздэгч бүх зүйл хэвийн байдаг байв. Тэд хүүгээ тэр дууг гаргаж байна хэмээн боддог байжээ. Харин хүүхэлдэйг өрөөндөө ганцаараа байх үед гэр бүлийнхэн нь энийг чимээг сонсоод дотог шороход түүний байрлал, нүүрний хувирал өөрчлөгдсөнийг олж харжээ. Хаа нэгтээ ээж нь хүүгээ өрөөнийхөө буланд суучихсан. Харин Роберт хүүхэлтэйг сандал дээр болон орон дээр нь суучихсан байгаа дүр зургийг олж хардаг байв. Үүгээрч дууссангүй. Өрөөтэй байсан номнууд өглөөс ирээд харахад нь эмх замраагүй болчихсон. Цэвэрхэн байсан өрөө нь эмх замраагүй болчихсон байдаг байв. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл байсан гэдгийг хэн ч мэдсэнгүй. Нэгэн шөнө байшингийнх нь хан шал дуурч хүүгийнхээ өрөөнд тавилга ийш тийш шидэг чимээнээр сэржээ. Юу болсныг шалгахаар бүгд гүйлдэн өрөөнд нь ортол хүү унтаж байсан бөгөөд харин өрөөнийх нь хамаг эд зүйлс эмх замраагүй болсон байв. Харин Роберт юу ч болоогүй мэт хүүгийн орных нь хөлт сууж байлаа. Түүнээс удалгүй хүү хүн дээр өвдөж эцэг эх нь гэртээ номлогч нарыг авчирхад цонхны цаанаас Роберт хүүхэлдээ тэднийг ажиглаад байх шиг санагджээ. Энэ бүх гаж зүйлсийн дараа хүүхэлдээнээс болж байна хэмээн гадралсан Жейний эцэг эх нь ямар нэг зүйл хийх хэрэгтэй болсныг ухааран Робертыг дээврийн хөндийдөө хайрцагт хийгээд нууж орхижээ. Харамсалтай нь энэ бүхэн тус олсонгүй. Дээврийн хөндийгөөс нь шүн унтаж байхад нь инээх дуу гарч хөлийн чимээ зэрэг дуулддаг байв. Тэнд Роберт олон жилийг өнгөрүүлжээ. Эцэст нь Жейн төрж өссөн гэр аав ээж хүүхэд насны хайртай тоглоомоо орхин Нью-Йоркод урлагийн чиглэлээр суралцсан Парис руу зураачийн мэргэжлэр ажиллахаар явжээ. Францад байх хугацаанд тэр Аннет Паркер хэмээх бүсгүйтэй танилцсан. Улмаар 1930 онд гэр бүл болов. Гэсэн хэдий ч Жейний эцэг Отто нас барснаар хосууд Ки Уэстэд буцаж ирээд эцгээсээ өвлөгдөн ирсэн хуучин байшиндаа ээжигээ бараадан амьдрах болжээ.
Жэйн байшиндаа ирээд хуучин чихмэл хамтрагчаа хайрцаг наас нь нээж гаргав. Тэр нас биед хөрч гэр бүлтэй болсон хэдий ч хүүхэлдээнээсээ мөн л салсангүй. Ийхүү Жэйн хүүхэлдээтэйгээ байнга цагийг өнгөрүүлдэг болсон нь эхнэрт нь үнэхээр хэцүү байсан учраас хүүхэлдэйг булан авч түүнийг дахиад л дээврийн хүндий рүү гаргаж шидэд давхар цоожоор цоожilжээ. Роберт хоёр дахь удаага дээврийн хүндий рүү шилжсэн хэдий ч тэр дандаа л байшингийн гаднаас олддог болов. Нэг шөнө тэр ээж рүү галтгооны худаг барин гитэж байхыг гэрийн үйлчлэгч нь олж харсан байна. Энэ явдлаас тун удалгүй ээж нь солиорч учир бэлдүүлэх шалтгаанаар нас оржээ. Үүнээс хойш тэр газар Робертийн эзэмшил мэт болж гэртүүлсэн хүмүүс яаралтай нүүж хараалтай хүүхэлдээнээс цугтахаас өөр замгүй болжээ. Хэсэг хугацааны дараа 1974 онд Жэйн нас орж 2 жилийн дараа мөн эхнэр нь нас орсон байна. Ийхүү Жэйний гэр бүлийг нүүж байшин эзгүй болсны дараач хөрш айлууд нь дээврийн хүндийн цонхноос хүүхэлдээ цухих эсвэл савлуурын чимээс сонсогддог байсан тухай ярьдаг байв. Тэрч бүхэл Роберт байшинд нь ирсэн хүмүүсийг дээврийн хүндийд ойртохт нь байшинг дотроос нь цоочлох аимшигтайгаар инээх зэргээр айлгадаг байжээ. Тэр хэсэг хугацааны турш ганцаараа байсан ч байшин нь Миртл Ройтер гэгчид зарагдаж удалгүй шинэ айлд нүүн иржээ. Шинээр нүүж ирсэн айлын 16 настай охин байшингаа цэвэрлэж засвар хийж байх үедээ Роберт хүүхэлдэйг дээврийн хүндийгөөсөө олж улмаар 20 жил хамт амьдарчээ. Энэ хугацаанд байшингийн шинэ эцэд үе үе энийг чимээс сонсогдож хүүхэлдээ охиныг хөнөөх гэж оролддог байсан. Харин хүүхэлдээ нүүр царай өмнөхөөсөө огт өөр болсон байсан тухай хүмүүст хэлж байсан нь тухайн үедээ том дуйлан болж хүмүүс Робертыг илүү их мэддэг болсон юм. Харин Роберттай 20 жил хамт байсан эмэгтэй одоо ч сэтгэлзэн эмчийн хяналтанд байдаг гэх нь бий. Энэ бүхний дараа 1994 онд Роберт хүүхэлдэйг Флорида мужийн Ки Вест дэх зүүн Мартелло музей рүү нүүлгсэн байна. Тэнд түүнийг шилэн хоргонд байршуулад төвчин хорчээ. Хүүхэлдэйг музейд оруулсны маргааш өглөө музей манаач цэвэрлэгээ хийгээд явхдаа бүх гэрлээ унтраагаад өглөө нь нэрээд харахад түүнийг байрнаасаа хөдөлсөн, хувцас нь буцаад тоостой болсон, бүх гэрлүүд нь асаалттай байгаа дүр зураг өгтөж, сүнсийн гартал айлгсан тухай эрхлэгчтэй ярьсан гэдэг. Мөн тухайн өдөртөө Робертийн зургийг авах гэж байсан хүмүүсээс зүгээр ажиллаж байсан утас маань гинэт ажиллахгүй байна хэмээн гомдол маш ихээр иржээ. Ийхүү Роберт анх ирсэн өдрөөс л шууган тарьж чадсан юм. Музейд хүүхэлдэйг үзэхээр ирсэн хүмүүс түүнийг хөдөлсөн гэж ярьж байх нь тентхийн энгийн л яриа. Зарим нь тэр хараал хийдэгч гэж ярьдаг. Хэрв түүний зургийг авахыг хүсвэл түүнээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэр толгоогоо жоохон хөдөлгөж зөвшөөрөл өгдөг гэлцгэн. Хэрэг үүнийг нь зөрчвөл тухайн хүн болон музей тэр шөндөө айдас болон солиоролд автдаг гэсэн дам яриач байдаг. Зарим нь Роберттэй цуг зураг даруулах гэж оролдохоор камер насахгүй эсвэл гацах зэрэг юр бусын зүйл тохиолддог байжээ. Мөн хүүхэлдэйгээр дог тохуу хийхэд ч гэсэн тэр шанган заавал хүртээдэг гихэнч бий. Эцэст нь зүүн Мартелло музей жуулчдын үзэх туртай газар болж Роберт одоо ч гэсэн шилэн хоргондоо үзэгчтэй хүлээн суусаар л байна. Роберт хүүхэлдэйн түүхээс санаа авч сэдвлэн бүтээсэн кино хүртэл байдаг. Тус кинонд тоглоомын дэлгүүрт аллаг үйлдэгч, шашны зан үйл хийдэг цуврал алуурчин Чарльз Ли Рейний талаар өгүүлдэг. Хүүгийн Чаки хэмээн нэрлсэн тэрхүү хүүхэлдээ хүмүүсийн амийг хөнөөх бөгөөд харин хүүхэлдэйн шингэсэн алуурчны сүнс Энди хүүгийн биед шүглэхийг оролддог тухай гардаг. Чөтгөр шүглсэн Аннабель хүүхэлдэйн түүх. Алдарт Аннабель киноны талаар мэдгч хүүхэлдэйнхэн талаар бид төдийлөн сайн мэддэггүй. The Conjuring буюу хараал хэмээх киног бодит болсон явдлаас сэдвлэн Эд ба Лорен Уорренс нарын цуглуулсан баримтан дээр тулгуурлан бүтээсэн гэдэг. Уг киног бүтээгчид аимшигын төрлийн зохиолд олонтаа гардаг, нийтлэг дүрмийг дагаж бодит байдлыг нэлээд гуйвуулсан байдаг. Ягаахан хазартай зүүдэн дормоор Аннабель гэгч нь үнэн хэрэгтээ Юрдинийг даавуугаар уралсан шонхор хамартай, шаргал ус бүхий Эни хэмээх хүүхэлдэй ажээ. Эхэндээ тэрээр Жоныг үрээлгийн туйрвсан хүүхдийн цуврал зохиолын нэгэн баатар байв. Бяцхан охиноо хүнд өвчнөр алдсны дараа Гүрэл дааван Энийг өөрийн бүтээл болгон зохиогчийн эрх авахар шийдсэн байна.
Ингээд 1915 онд анх даун хүүхэлдээ Энни хорвоод мэндэлсэн түүхтэй. Джеймс Ван хэмээх зохиолчид хараал киног бүтээх санаа төрүүлсэн хүүхэлдэйг нэгэн эмэгтэй 28 нас хүрч буй Дона ахында төрсөн өдрийн бэлэг болгон өгөхөөр 1970 онд эртний эд зүйлийн дэлгүүрээс худалдан авчээ. Энэ хүүхэлдэйг авсан ээжийн нэр түүхэнд үлдсэнгүй. Харин бэлэг авсан Дана даун хүүхэлдэйнхээ хамтаар домог яриа болон олонний амд амжсаар он жилүүдийг илээж байна. Ангаахын сургууль төгсч буй Дона өөрийн найз Энжи бүсгүй хамтаар амьдардаг байв. Бүсгүй бэлэг өгсөн ээжтэй талархал илэрхийлсний дараа өнөөх даун хүүхэлдээ болох Эннийг орон дээрээ тавиад мартаж орхисон байна. Хэдэн өдрийн дараа хүүхэлдээ байрлалаа өөрчилсөн байхыг Дона анзаарчээ. Гэвч бүсгүй үүнийг тоосонгүй. Өөрт нь тэгж санагдсан байлгүй хэмээн бодсон байна. Гэвч өдөр өнгөрөх тусам даун хүүхэлдээний хачин жигтэй хөдөлгөөнүүд Дона Энжи хоёрыг маш ихээр түгших болов. Нэг удаа тэд гэртээ ирэхэд өнөөх хүүхэлдээ галзуухны өрөөнд сандал түшээд зогсож байсан гин. Ингээд Дона мэрэгч төлөгч нарт хандхаас өөр аргагүй болсон байна. Тэрээр өгүүлэхдээ өглөө бүр би хүүхэлдэйг орон дээр суулгаад орхидог. Орой бидний гэртээ харж ирэхэд зочны өрөөний сандал дээр хөлөө ачаад сууж явах жишээтэй. Бас нэг удаа Эннийг диван дээр суулгаад орхисны дараа өнөөх чинь унтлахын өрөөнд ороод дотроос нь төгччихсэн байсан гэжээ. Энжич мөн хүүхэлдээ хачин авир гаргаж эхлэхийг анзаарсан байна. Хүүхэлдээ өрөөнд дотор дураараа сэлгүүцдэг. Заримдаа бид түүнийг өвдөглөөд суучихсан байхыг харсан. Хамгийн гайхалтай нь бид өөрсдөө тэр хүүхэлдэйг өвдөгдөр нь сулгах гэж чаддаггүй байсан гэд боддоо. Унтлахын өрөөнд түгжээд явсны дараа хүүхэлдээ зочны өрөөний буудан дээр очиод суучихсан байсан гэж Энжи ярьсан байна. Охид тэр хүүхэлдээний хачин байдлын тухай найз Лауда ярихаар шийджээ. Тэр залуу өнөөх хүүхэлдэйг харангуйтал муу ёрын сүнс шингэсэн гэдэгт бат итгэлтэй байв. Үүний дараа гэрт санаанд багтамгүй хачин үйл явдлууд өрнөж эхлэв. Гялгар цаасан дээр бидэнд туслаач, Лауд туслаач гэх мэтийн тосон харандаагаар бичсэн зурвсууд гэрээс олдсон байна. Дано ярихдаа нэг тийм илгээмж маягийн хүүхэд бичсэн гэмээр бид гэж хэнийг хэлээд байгаа юм бол хамгийн аимшигтай нь манай гэрт гялгар цаас тосон харандааны аль аль нь ч байхгүй гэжээ. Харин Дона Энжи хоёр эхлээд хин нэгэн хүн гэрийнхэн төлхөрийг олцоход өөрсдөр нь тоглоом тохуу хийж байна хэмээн бодсон байна. Охид гэртээ мөрдлөг хийхээр шийдэж цонхны тавцсан хивсний доор тэмдэг тавиад өөрсдийнх нь байхгүй хаагуур байранд нь хин нэг нь нэвтэрч орж байгаа эсгийг шалгахаар шийджээ. Гэвч оролдлого бүр амжилтгүй болж харин өнөөх хүүхэлдээ гэр дотор нь дураараа зугаасаар байлаа. Дона Энжи хоёр эцэст нь гэрт нь амьд хүүхэлдээ байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Нэгэн удаа Зулсарын баярын өдөш магнитофон хөгжин дээр тэдний хинэн ч худалдаж аваагүй шоколад байхыг болсон байна. Үүнийг даун хүүхэлдээ Энни тэдэнд тавьсан гэж ойлгохоос өөр яах вүлээ? Гэвч энэхүү нэгэн хэмээн амгалан тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Аимшигтай үйл явдлууд араараасаа болж эхлэв. Нэг удаа ширээн дээр байсан баримл гинэтхэн агаарт хурж эргэлдэж байснаа шалан дээр унжээ. Охтууд тэр үед өөр өрөөнд байжээ. Энэ явдлаас хойш 2 сарын дараа Дона Энжи хоёрыг сургуулиасаа тараад гэртээ ирэхэд хүүхэлдээ зочны өрөөнөөс гарч унтлахын өрөөнд орсон байхыг олжээ. Гэвч энэ нь гайхал төрүүлсэнгүй. Хамгийн хачирхалтай нь хүүхэлдээний цээж гарнаас цус гарсан байхыг хараад охид үхтлээ хайсан байна. Ингээд сүнстэй холбоо байрдаг нэгэн хүнийг гэртээ уурж ирүүлжээ. Зөв бэлэгч хэлэхдээ хүүхэлдэйн дотор олон жилийн өмнө учир битүүлгээр нас орсон Аннабель Хиггинс хэмээх 7 настай охины сүнс орсон байна. Тэр охин совилогч болохоор суралцаж буй охидын хөсөлж суудаг тэрхүү байшингийн суурин дээр байсан талбайд тоглодог байжээ. Аннабель охин амьд хүмүүстэй ойртонд хүрлэхийг их хүсдэг. Тэгээд л та хоёрыг өдөж эхэлсэн байна гэжээ. Аннабель охины цогцсыг анх олоход гартаа хүүхэлтэйгээ чанга тэврээд нас орсон байсан гэдэг. Дона Энжи хоёр энэ бүхнийг сонсоод ихэд уярч хүүхэлдэйг өөрсдөдтэйгээ хамт үлдээхээр шийдсэн нь тэдний хувьд эмгэнэлт явдалд хүргэсэн билээ. Тэр үеэс хойш хүүхэлдэйгээ Аннабель хэмээн нэрлэх болжээ. Тэднийхээр байнга ирдэг найз Лоо нь өнөөх хүүхэлдэйг гаргаж хайхыг олон удаа зөвлөсөн хэдий ч охид үгэнд нь орсонгүй. Нэг удаа Лоо гэртээ унтаж байгаад сэрэхэд Аннабель хүүхэлдээ унтлахын өрөөнд нь ороод ирчихсэн. Өөрийг нь багалзуурцсан байна. Лоо тэр дороо ухаан алдаж өглөөс ирсэн ч энэ нь зүүд биш байсан гэдгийг баттай мэдэж байлаа. Тэгээд өнөөх хүүхэлдээ болон түүнд шингэж орсон муу ёрын сүнснээс бүр мөсөн салахаар шийдсэн байна. Шөнийн явдал түүнд сүнснээс өгсөн сануулга гэдгийг тэр мэдэж байсан ч найз охидтой санаа зовсон Лоо энэ бүхнийг зүгээр хараад сууж чадсангүй.
Дараа үдшин Лов мөн л охидын гэрт байхад нь хүүхэлдэйнд шингэж орсон бог чөтгөр түүний амь насанд халдах оролдлого хийжээ. Ганцаардсан хөөрхий охины сүнс биш, харин ч илүү аюултай дайсантай тулгарснаа ойлгосон Дона Энжи хоёр Аннабель хүүхэлдэйнээс салахаар шийджээ. Хушууд нь болох Уорренсийн гэр бүл тэднийг Кок хэмээх ламтантай уулзуулж өгөв. Ламтан охидод Аннабель гэж огт байхгүй. Та нарыг хуурсан байна. Гэхдээ та нар үнэхээр бог чөтгөрийн сүнстэй нүүр тулчхаад байна гэхэд Лов нэмж энэ бол Водо чөтгөрийн хүүхэлдэй байх. Үүнээс салах хэрэгтэй гэж би мөн ч олон удаа хэлсэндээ. Бог чөтгөр тэдний уян зантай цайлган сэтгэлийг ашиглаж байна гэжээ. Гоц үзэгдлийн судлаач Уорренс тэдэнд муу ёрын сүнсийг хөөж зайлуулах зан үйл хийх хэрэгтэй. Үгүй бол чөтгөрийн сүнс хүүхэлдээгээс гараад амьд хүний биед орж улмаар хүн амны хэрэгч гарч болзошгүй гэдгийг зөвлөсөн байна. Ингээд зан үйлийг гүйцэтгэсний дараа хүүхэлдээ гэрээсээ зайлуулахыг огтоос хүсгэд тэд ч дуртайя зөвшөөрчээ. Өнөө хүүхэлдээг битүү шилэн савнд хийж Уоррены гэрийн нэгэн цоочтой өрөөнд хадгалах болсон байна. Цоочтой битүү шилэн хоргонд хоригдсон Аннабель ийш тийшээ тэнүүчлэх аргагүй болсон ч тайвширлаа олоогүй байлаа. Уорренс өөрийн цуглуулсан олдвруудаар музей нээсэн бөгөөд түүгээр олон хүн сониучлан дайрч гардаг болсон ажээ. Нэгэн удаа мотоциклоор ирсэн залуу хос тэр музейд орчээ. Залуу нь өнөө хүүхэлдээ хоригдож буй шилэн хоргийг тогшиж бог чөтгөрийн сүнсийг дуудаж сэрээсэн байна. Буцах замдаа залуу хосууд осолд орж эрэхтэн газар дээр нас орсон бөгөөд найз бүсгүй нь олон сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн гэдэг. Бүсгүй хожим өгүүлэхдээ музейгээс гараад найз залуу нь Аннабель хүүхэлдэйний түүхийг ихэд шоолон ярьж байсан гэжээ. Гоц үзэгдлийн судлаач Эд Уоррен 2006 онд нас барсан бол эхнэр Лорен нь бог чөтгөр сүг сүнстэй холбоотой бүхий этгээд сонин үзэгдлүүдийг шинжилэн судлах ажлаа хийсээр 2019 онд 92 наснда таалалд өгсөжээ. Аннабель хүүхэлдээ тэдний эд шидийн музейд өнөөх шилэн саванда одоо ч байгаа. Гэхдээ байрлалаа өөрчлөх өөрийг нь муугар хэлсэн үзэгчид рүү архирах зэргээр аашилдаг хിവэрэ ажээ. Хүүхэлдэйг байрлуулсан шилэг хоргон дээр болгоомжтой нээж болохгүй гэсэн бичиг наасан байдаг. Эцэст нь хэлэхэд энэ бүхэн үнэн хэсгийг огт мэдэхгүй. Гэхдээ шилэн хоргон дотор буй Аннабель хүүхэлдээтэй нүүр тулахыг хүсэхгүй л байна. Юу ч болох юм билээ. Магадгүй Аннабель өөрийн цаг эрхийг төвчээртэй хүлээж байгаа ч юм билүү. Тэр шилэн хоргон дотроосоо ирээдүйд дог тохов хийх хүнийхээ ертөнцийг тайван гихчээр ажигласаар сууж байгаа гэдэг. Лайк дарахаа мартва. Мөн дээрээс нь subscribe дарж амжааг байгаа л яг одоо дараарай.